нэмэлт өөрчлөлтөөр 14-өөс дээш насны хүүхдийг морь унахыг зөвшөөрсөн гэсэн зал дээр олон гишүүн эсэргүүцэж байгаа. Энэ одоо хуулийн залтыг нэмж оруулсан дээр санаачлагч нь таныг гэж нь яг ямар утга учиртай, ямар ач холбогдолтой залт вэ? Ер нь үндэсний их баяр наадам бол Монгол төрийн одоо хүндэтгэлийн ганц баярсан гишүүд. Тэгээ сүүлийн жилүүдэд наадмаа хийж чадхаа боллоо. Тэг үзэмжээр уралдаг боллоо. Олон зуугаар морь хасгадаг болж байна. Өнгөрөх жилдээ 400-аад морь хасгдсан. Тэрний цаашил 780, 800 шахам морь хасгдсан. 50% нь хасгаж ирсэн. Үнэхээр наадамд уралдаж байгаа морины 50% нь хасгдсан байхад тэр наадам сайхан боллоо гэж хэлэх ямар ч учир байхгүй. Наадмаар одоо гадна дотны аялал жуулчлалд бол маш хэрдэг. Тэр жуулчлалын нүдэн дээр хэрүүл хийгээд байна шүү. Тэгэхээр Монголын төр одоо чадамжгүй мэт харагдаж байна. Энэ ганцхан морин спорт уяжтын холбооны асуудал биш. Хэдэн уяж малчтын асуудал биш. Монгол төрийн нүүр царийг бас жуулчлалын өмнө харуулж байгаамаа. Тийм учраас хэрүүл энэ морин уралдаан үндэсний баяр наадмаа хэрүүлгүй болох үүднээс одоо тэр сервэний өндрөөр хэмжиж ингээ уралдах энэ хуулийн төсөл ерөнхий гол чиглэл явж байгаа. Хизээч морийг гаднаас нь хараад энэ эрлиз энэ Монгол гэж одоо гадаад мортлог шинжээр нь ялах боломжгүй юм. Тэ. Өнгөрсөн жил 330 сум 21 аймгийн нийслэлийн бүх одоо уяжт малчтын төлөөлөл болсон 750 хүн одоо нийслэлд малчид одоо нийслэлд хуралдсан морин спорт уяжтын их хурлаа хийсэн. Тэнэнгээр бол ер нь сервэний өндрөөр уралдъя гэдгийг бол нийт одоо уяжт малчтын дийлэнх болгон 70-80% нь одоо хүлээн зөвшөөрсөн. 80%. Тэр нь хуулийн төсөлд тусгадаа явж байгаа. Түүнээс гадна ер нь өвөл хаврын уралдааныг бол зэгцлэе. Энэ замбраагүй жалгын нэг уралдаад л өвөл уралдаж байна. Хавар бүр тоо шороотой үед уралдаж байна. Тэгэхээр дээр үед одоо ерөөлийн уралдааны цагаан сарын дараа онд минь орсны баяр шийдэг байсан юм билээ. Энийг даваахуу тод маллаа байж энэ санал гаргаад энийг бол хуулийн төсөл бол суугатаа явж ирсэн. Жилд ганц л удаа улсад болон аймагт одоо цагаан сарын дараа одоо дулаарсан үед нэг уралдъя гэсэн саналыг бол хуулийн тусгатаад явж ирсэн. Тэр уяжт малчтын санал. Гэхдээ миний би тэр хуулийн төсөл дээрээс энэ асуудлыг юм татж авъя гэсэн бодолтой байна. Үндсэндээ тэгээд өвөлж бай, хаварч ямар болохгүй. Ер нь өвөл мөр уралдахгүй л дээ. Хаврын тэр нэг цагаан сарын дараах уралдааныхаа юг хуучлахаа одоо болио татж авъя гэсэн юм бодолтой байгаа. 14 насгдагч тий. 14 насгдагч яагаад гэвэл нөгөө бага насны хүүхдэд ордог юм байна. 14-өөс 18 нас чинь бол нөгөө бүрэн бус одоо хагас бүрэн бус эрэхт иргэн гэж явдгийг өөртөө ашигтай ийм гэрээ хэлцэл хийх одоо тийм эрэхтэй тийм учраас том ахын хүүхдийн унуулыг гэсэн юу санал байсан. Тэгвэл миний хувьд бол ер нь энэ хаварч гэсэн энэ уралдах асуудлаа бол энэ татдаг юм бол гэсэн ийм бодолтой байгаа. Ер нь тэгвэл хаврын морин уралдаанд ингэж туртаа дайныг тавьж байгаа юм бишээ. Бас хөдөө орон нутгийн онцлогийг бас бид бас бодож үзэж явах ёстой маа. Яагаад гэвэл орон нутгчин хүмүүс бол залуучууд малчид мал дээр яаж гардгөө бас энэ ямар хотынхан шиг ингээд төв суурин газрынхан шиг одоо спорт уралдаанаар яваад байхгүй, баар цэнгэнээр яваад байхгүй, ганцхан морио шүтэж морио дээдэлж бас өвөл үндэсний өв боломжтой бас хадгалж ингэж л бас цэнгэж одоо сонирхолтой байдаг. Ялангуяа өнгөрсөн жил бол засгийн газрын тогтоол гараад 29-ыг 5 хүн мэдж байгаа. Гэтэл одоо аймагуудаас маш олон одоо залуучууд хэдэн 10 100-аараа нийслэл рүү явсан. Хэдэн 10 100-аараа цааш хятад руу гарч маллах, морь уях ийм болсон. Үндсэндээ тэр хөдөө орон нутгийн залуучууд ажлын байр дутагдсан гэж хэлж болно л да. Ер нь яг нийслэлд бол жилдээ бас 20-оос 30 мянган хүн шилж ирж байгаа гэсэн статистик байгаа жил тутам. Тэгэхээр хөдөө орон нутгийн ажлын байртай холбоотой
бас тэндийн залуучууд малчтын доктор суурьшилтай холбоотой энэ хавар нэг удаа одоо нэг цагт аймагт болон нийслэлд дээд 3 нас зөвхөн дээд 3 насыг одоо 14-өөс 18 насны хүүхэд одоо унна гэсэн ийм заалт хуулийн төсөл төр байсан боловч энийг би татъя гэсэн саналтай байгаа. Яагаад гэвэл бас зарим нэг холбоод уяж малчтаас бас нэг энэ хуулийн төсөл тусгах санал бас нэлээд ирсэн. Энэ бас харгалзан үзэн ер нь бас үндэсний баярын наадмын хуулийг бол нэлээд нухастай 7 хэмжээнд нэг огтлж гарах ёстой маа гэсэн юм бодол байр суурьтайгаар тэр хаврын морин урлагийг бол татахын саналтай байгаа.